sacrificing escape to save a family. Ер нь ийм crime podcast-ууд сонсохдоо гэрээ цэвэрлэгээ ч юм уу ажиллаа хийнгээ ерөнхийдөө хөвчлэн хүмүүс сонсдог шүү дээ. Тэгээд миний энэ подкастыг ч гэсэндээ дандаа хэрвээ тэгж сонсдог бол энэ удаа ер нь бол видеог нь үзэж сонсдог тийм подкаст болсон шүү. Тэгэхээр нөгөө баримтат кинон нийтэд ил сошиал дээр паблик тохиргоотой байсан учраас бол хэд хэдэн их сурвалжуудаар нь орж өгсөн болохоор нэг тийм нэлээд их үзэх камера дайл гэсэн тийм дугаарсан байгаа. Сайн байцгаана уу Сэрэг подкастын сонсогчдоо. Өнөөдөр бодит гэмт хэргийн болсон явдал цувралуудаа дугаар нэмэхээр мэдээлэлээ цуглуулж уншихад бэлдсэн байна. Энэ хэрэг нь Калифорни мужийн Пэрис хотод Дэвид болон Льюза Турпин гэх өрсөн эцэг хэн өөрсдийн хүүхдүүдийг хүчирхийлж байсан нэг хэргийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За хохирогч хүүхдүүд бол нийтдээ 13 улаа байсан бөгөөд ах дүүс. За хүүхдүүдийн нас нь бол 2 ойтойгоос 29 нас хүртэл ийм гэптэй байсан юм байна. За ингээ 2018 оны 1-р сарын 14-нд тэдний охидын нэг болох тухайн үед бол 17 настай байсан Jordan Turpin гэдэг охин гэрээсээ эхлээд оргоод за цагдаа дуудлага өгснөөр цагдаа нар гэрт нь нэршлиг хийж хэргийн гол болох дараах амьсгалтай баримтуудыг илрүүлсэн байна. За ингээ хохирогчдын тоо хүчирхийллийн зэрлэг хэлбэр олон 10 жилийн турш үргэлжилсэн байдал зэрэгс шалтгаалan энэ хэрэг үндэсний олон улсын хэмжээнд их анхаарал татсаар байгаа ийм хэрэг байна. За ингээ гэр бүлийн хүчирхийллийн чиглэлийн мэрэгчлэтнүүд уг хэргийг олон талаараа онцгой тохиолдол гэж үзэж байгаа. 2019 оны 2 дугаар сард Турпины 2 эцэг эх нийтдээ 14 гэмт хэрэгт үүнд асамж шаардсан насан туршидтыг хүчирхийлэх, за хүүхэд хүчирхийлэх, тарчлах, хууль бусаар хорих зэрэгт одоо гин буруугаар хүлээсэн байгаа. За тэд 4-р сард 25 жилийн дараа тэнсэн харгалзах эрхтэйгээр бүх насаараа одоо хорих ялгал сонссон. За асрамж шаардсан насан туршид гэдэг нь болохоор аль хэдийн насанд хүрчихсэн. За тэгээд маш удаан хугацаагаар хүчирхийлнээс болж сэтгэлзэн хувьд болон бие махбодын хувьд хэн нэгний одоо хараа хяналтгүйгээр амьдарч чадгаа болцсон. За тэдний өөрсдийнх нь төрсөн хүүхдүүдийг нь хэлж байгаа. Тэгтээ насанд хүрчихсэн байгаа гэсэн үг. За ингээд тэдний гэр бүлийн яг background хэсгийг та хэдэд ярьж өгвөл за Дэвид Аллен Турпин 1961 оны 10 дугаар сарын 17-нд төрсөн. Энэ уг хэрэг явдал илэрсэн үе буюу 2018 онд баригдсан гэхээр одоо тухайн үед 57 настай байсан байна. Яг эцэг нь байгаа. Тэрээр энгийн нэгэн залуу бол биш, компьютерийн инженер мэргэжлээ эзэмшсэн. За Virginia Tech их сургуулийг төгсөөд Lockheed Martin, Northrop Grumman зэрэг одоо маш нэр хүндтэй компаниудад ажиллаж ирсэн ийм эрхтэй байна. За гэхдээ түүний ирээдүг зөвхөн мэргэжил нь бол тодорхойлоогүй гэдэг нь ойлгомжтой аимшигтэй хүчирхийлэгч байсан. За ахлах сургуультай бол Баруун Virginia мужийн Princeton хотын сургуулийн тэхэмд тэр ирээдүйн хамтрагчтайгаа л учирсан байгаа. За тэр нь бол Lisa Ann Robinette гэдэг 16 настай охин байсан байна. За харин Дэвид тэр үед бол 23 настай залуу байсан. За хоёулаа хайр дурлал давтаад 1985 онд Virginia мужийн Perrysburg-т хурмаа хийсэн байна. За тэд өөрсдөө Pentecostal христийн шашинтнууд хэмээн тодорхойлдог бол байсан юм байна. Тухайн үедээ за итгэл үнэмшлийнхаа дагуу бурхан тэднээс хүссэн учраас ийм олон хүүхэд төрүүлэх шаардлагатай. За мөн тэдгээр төрүүлсэн хүүхдүүдээ өсөхийг өөрсдийн амьдралын зорилго болгосон гэж үргэлж бусдад бахархалтайгаар ярьдаг байсан юм босууд юм байна. За ингээд 1988 оноос 2015 оны хооронд 10 охин 3 хүү ингээ нийт 13 хүүхдийг бол төрүүлж өсгсөн байна. За гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэд сүмээ орхиод за итгэл үнэмшил нь бол өөрчлөгдсөн. Хамаатных нь хүмүүсийн ярьснаар бол Турпины гэр бүл өөр төрлийн амьдралын хэм маягийг тушиж эхэлсэн. Нэг за үүнд нь болохоор нэг тийм зан үйл, шидэт үйл явдал, за мөн swinger буюу хосолцох харилцаа хүртлийг одоо гэж туршдаг байсан гэдэг яриаг бас сүлд өгсөн байлаа. За ингээд гол abuse буюу хүчирхийллийн талаар ярьж өгье. Энэ гэр бүл маань нийтдээ Техаст олон жилиг өнгөрөөгөөд за баригдахын одоо шинж тэмдэг илрэнгүүд нь Калифорни руу нүүсэн байгаа. Тэгэхээр эхлээд Техасын талаар ярьж өгье. За Турпины гэр бүл Техасын Fort Worth хотод 1999 он хүртэл амьдарч байгаа. За тэгээд Rio Vista руу нүүсэн юм байна. 2007 онд Турпины эцэг эх 10 хүүхдээ өөрсдийн эзэмшлийн газарт байрлах тусгаарлагдсан чиргүүл дотор нүүлгэн суушилсан байна. Тэгэхээр тухайн үедээ төрчихсөн байсан хүүхдүүдээ бол чиргүүл дотор амьдруулад өөрөөсөө л тэр нөгөө Rio Vista-да нэг хаусанд амьдардаг байсан. Харин Дэвид Льюза хоёр л хамгийн бага 2 хүүхдээ аваад бусдыг нь орхиод 7 хоногт ганц удаа
хүнс авчирдаг байсан ч гэсэндээ тэр хүнс нь бол тэр олон хүүхдүүдэд угаасаа хүрэлцээгүй нь ойлгомжтой. За тэдний охидын нэг Jordan Turpin тухайн үед 6 настай байсан бөгөөд маш их үздэг байсан тухайгаа хэд хэдэн баримтат кинон дээр бол ярьсан. За тэгээд энэ баримтат киноныхын дүрсүүд бас энэ видео хэсэгт явж байгаа болохоор таад хараарай. Хэрвээ бас яг 50 минутын энэ баримтат киног үзхийг хүсэх юм бол энэ Turpin Family Case гэж хайгаад YouTube дээр хайгаа маш шууд гарч ирж илээ. За тэгээд тухайн нөгөө нэг Jordan Turpin гэдэг охин маань бол яг юу идэж амьдардаг байсан бэ? Та нарт юу авчиж өгдөг байсан бэ гэсэн чинь бид нэр хөвчлэн кетчуп, гич эсвэл мөс идэж амьдардаг байсан гэж байгаа. За гэр бол 2010 он Rio Vista-г орхисны дараа хөвшүүд нь гээд тэр нөгөө чингэлэг болон байшингийн гэж хаягдсан юм байна л та. Тэгээд тэд орж үзэхэд бол багаас шийсээрээ дүүрсэн. За тэгээд орноос одоо уйчихсан байсан оолс гинж бол олцсон. Дээрэс нь үхсэн муур, хог навшиг бол аваалгыг л олсон гэж бал ярьдгийм байна. За ингээд Калифорни руу нүүсэн гэж байгаа. Калифорнид бол 2014 онд Турпиний гэр бүл одоо энэ Калифорни мужийнхаа Перес хот руу бол нүүсэн. Одоо яг хэрэг явдал басан Перес хоттой байгаа гэсэн үг. За гэвч тэдний хүрээлэн буй хүүхдүүдэд нэг зүйл анзаарэгдэжсэн. Хүүхдүүд бараг ярьдгүй зөвхөн асуугаад л одоо үг ганц хоёр үгээр хариулдаг. За хамгийн сайн хамгаалт нь бол үл үзэгдэж байгаа юм шиг бол байдаг тэдгэр хүүхдүүд. За тэдний хүүхдүүд ингэж дүрсэлсэн байгаа. За тэд алхахаасаа илүү дэвцэж гүдэг, царай нь маш их тийм цонхгоор биеийн турж ядарсан юм шиг харагддаг байсан. За гэр бүлийн ойрын хамаатууд ч гэсэн хоорондоо зөрүүтэй юм одоо санаа бодолтой байдаг гэсэн юм байна. Тэгээд тэр талаараа бас яг тэр нөгөө яриад байгаа баримтат кинон дээрээ гэрчилж ярьсан байна. За Люсагийн нэг их чинь хүүхдүүдтэй уулзахыг хүсгэд эцэг гэхэд хориглоод огт уулзуулдаг байсан гэж ярьсан мэл өөр нэг бас хамаатан тэдний жин биеийн байдлыг ингээд харахад аюух тийм санаа зовдөг байсан. Тэгээд яг зүгээр үү хангалттай хоол үлдэж байгаа юу, бид нар туслах уу, мөнгөөр туслах уу гэхээр бид нар хангалттай болж байгаа манай гэр бүлд битгий санаа зовоо гэж одоо өмгөөлдөг байсан. Харин нагац их чинь болохоор Facebook тавигдсан зургуудыг хараад энэ бол зүгээр нэг сайхан big family, happy family байна гэж боддог байсан гэж хэлсэн. За гэхдээ хүүхдүүдийн амьдралдаа ганц 20-нд бол өнгөрөөгүй зөвхөн 20-од байснараа тэр хүчирхийл бол зогсоогүй гэсэн үг. Эцэг ихэд бүх хүүхдээ дагуулan Анхаймигийн Диснейландд бол авч явсан. Тэгээд тэнд бол маш олон гоё гэр бүлийн зургууд бол авсан. Тэрийг Facebook дээр нийтэлсэн. Одоо яг нийтэд бол айгүйх дэлгэрсэн байгаа тэр зургууд нь. За тэд бүгд ижилхэн Диснейд цам зөмсөж гаднаас гарахад нэгэн хэвийн хөвгөлтэй айл мэт дүрсгчээсэн. За Дэвид болон Люса хоёрын хувьд Дисней бол бараг мөрөөдлийн ертөнц байсан юм байна. За бүр машин дээрээ DS Land болон DL Forever гэсэн тусгай дугаар одоо бүр авч суйрлуулад явсан байдаг. Тэгээ тэрнийхээ машиныхаа зургийг бас Facebook дээр нийтэлсэн байсан юм байна л да. За гэвч 2018 онд тэднийг баримтлах үед ил болсон зүйл үнэхээр аимшигтай байлаа. Шинээр нүүж очоод 4 жил болбогц харилцаа сайтай хөршүүдийнх нь холбоо бол хүүхдүүдэд нь санаа зовх болсон. Дээрэс нь өглөөн, гуйлд, оройн салхилалт хийх зэрэгээр Америкчууд чинь аягүй дээш хөршийн холбоо сайтай байдаг шүү дээ. Тэр үеэр ингээ байшингийн хажуугаар зөрж өнгөрөхөд л маш тийм эвгүй нэхүүн үнэр гардаг байсан учраас Турпин нарын одоо хаалгыг ээлжлэн тогшоод зүгээр эсгийг нь асууж эхэлсэн байна. За ингээд хэрэг явдал илэрхэн гэдгийг бол ойлгосон эцэг их Турпин нар гэр бүлээ Оклахома руу нүүлэхээр одоо төлөвлөж эхэлсэн байна. За харин Jordan Turpin тэр яриаг сонсоод за одоо л яг цаг нь юм байна гэж шийдээд цагдаа руу залгаж бүх ах дүүсийнхээ хувь тавиланг нь өөрчилсөн. Ийм хэрэг байна. Эдгээр хүүхд зургууд нь ч гэсэндээ онлайн дээр шуурга шиг даргаж хэвлэл мэдээллийн сайтууд ямар ч үйлдвэргүй хүүхдүүдийн царайг ил гаргаж нууж одоо сүртний гарч өгч зургуудыг нь цацж эхэлсэн. За гол яг юу болсон бэ талаар та хэдэд ярьж өгөхөд 2018 он Кит Турпиний хүүхдүүд эцэг эхийнхээ Калифорни мужийн Перес хотын гэрээс цутаг төлөвлөгөөг бараг 2 жилийн туршид боловсруулж иж гаргасан гэсэн байсан. За ингээ 2018 оны 1-р сарын 14-нд 2 охин цонхоор гарч цугтаасан юм байна. Тэр нь бол бага охин 13 настай. За тэгээд 17 настай Jordan 2 охин. Гэхдээ хэсэг явж байгаад 13 настай охин нь айсандаа буцаад цонхороо орсон бол 17 настай Jordan бол зориг гаргаад тэр чигээрээ явсан байна. За ингээд явж явах замдаа бол итгэхгүй болоод аль хэдийн эвдэрсэн гэж бодоод 2 жилийн туршид нуусан гар утсаа цэнэглээд аваа гарчихсан байсан. Асаам агцаа шууд 911 рүү залгаад тэгээ гэрээсээ бол маш алгуурхан чимээг хүн холдож явсан. За тэрээр диспетчерт өөр болон
дүү нар нь эцэг хийгээ хүчирхийлэлд өртөөд байна. Мөн гэр доторх үнээр заримдаа маш аимшигтай болдог учраас би амьсгалж чаддгүй гэж одоо диспетчерт хэлсэн байгаа. За түүнчлэн хоёр эгч нь болон нэг ах нь одоо ч гэсэн орон дээрээ гинжлэгдсэн байгаа гэж мэдээлсэн. 911 emergency. What are you reporting? Help. This is 911. Do you have an emergency? I just ran away from home. Do you know what street you're on? No. I just ran away from home because I live in a family of 15. Okay? Can you hear me? And we have abusing parents. Did you hear that? Okay. How did they abuse you? Okay. They hit us. They throw us across. They like throw us across the room. They pull our hair. They yank out our hair. I have my two little sisters right now are chained up. Okay. How old are you? I'm 17. What's your name? Golden Turpin. Okay. I'm going to connect you to the sheriff's department so that they can help What? you. One moment. Don't hang up. I won't. За эхний цагдаа ирэхэд бол Жордан гэрийнхээ нөхцөл байдлыг харуулсан зургуудыг тэр нөгөө итгэхгүй болгосон байсан утаснууд дээрээс бол харуулсан. За Riverside тойргийн шерифийн газрын төлөөлөгчд гэрт дайраа ороод за тэд бодит байдлыг шалгах ёстой гэж хэлсэн байгаа. За тэр үед бол Льюза болон Дэвид нар хаалга онгоолоход эхнэр Льюза нь яагаад манай гэрт ирснийг чинь ойлгохгүй байна гэд маш ихээр ойрлож тэдгээр цагдаа нарыг хоошоо одоо гэртээ оруулахгүй байлахаар ингэж ойрлж хашгирч гэлсэн. За гэрийн дотор хүний ялгцсны өмхийн үнээр ялзарсан хог новш өгсөн тижээвэр амьтад хөгзөрсөн хоол хүс ингээд хангалж исэн гэж мэдээлсэн. За дээрэс нь яг шалгалтын үеэрх видео бас яг явна таад үзээрэй. За бүх гадаргуу бол ингээ хог ношоо гушигдсан байгааг таад бол видеон дээрээс харж болно. За ингээ хожимд хэд үлдсэн 12 хүүхдийг олсон бөгөөд нэг нь хэдэн 7 хоног орон дээр ингээ гавтай байснаас болоод гар хөлнүүд нь бол ирсэн бүгд зулгарчихсан. Тэгээд идэгрээд маш их сорвжсан байсан гэж байна. За хоёр нь бол цагдаа нар ирэхийн өмнө л яг суулгасан бололтой хөдөлж чадахгүй орон дээрээ хөвтчихсэн. Хүүхдүүдийн гар дээр хөх няц одоо тэгээд турж ядарсан бохирсон байдалтай бол байсан. Тэр нь дахиад л тэр видеон дээрээс маш тод харагдаж байгаа. Гэхдээ яг тэр хүүхдүүдийн хэсгийг бол тэр видеонуудыг нь оруулж болохгүй учраас би катлж байгаа шүү. За тэд тийм ихээр үсгэлэн одоо тураалд орсон байсан учраас цагдаа нар бүгд 18 наснаас доош насаа гэж анхандаа бол боцсон гэдэг одоо мэдүүлэг болон хэргийн тэмдэглэлүүдийг бол тусгасан байсан. За яг үндэ бол одоо хэргийн эхлэл дээр ярьжсэн шүү дээ. Хамгийн том насанд хүрчихсэн хүүхэд нь бол 20 настай байсан, 29 настай байсан гэдэг. Тэр хүүхдүүдийн бичсэн амьдралынхаа тухайг хэд хэдэн одоо өдрийн тэмдэглэл байсан учраас эцэг эх нь яаж хүчрхийлжсэн талаар бараг хүүхдүүдээс нь мэдүүлэг авахгүйгээр шууд тодорхойлж болохоор байсан. За ингээ олон жилийн туршид Дэвид болон Льюза Турпинер хүүхдүүдэд хорж зодож одоо багалзуурдаж тэднийг өдөрт одоо ердөө нэг удаа хоолдог байсан. За жилд ганц л удаа усанд орохыг зөвшөөрдөг байсан талаар одоо тэр өдрийн тэмдэглэл дээрээ тэмдэглэсэн байсан байна. За том хүүхдүүд нь тэжээл дуцнаас болоод одоо насандаа байнгут залуу харагддаг. За жишээ нь бол 29 настай Jennifer хамгийн том охин нь ердөө 37 кг буюу за 82 фунт жинтэй байсан юм байна. За ингээ 12 настай хүүхдийн гарын тойрог дөнгөж 4 сартай нэрэн гарын тойрогтой дүүжсэн гэсэн. За зарим хүүхэд бол ертөнцийн тухай суур мэдлэг бүр огт байхгүй. За ярих үгийн сан нь бол маш хязгаарлагдмал байсан. Тийм учраас тэр нь бол хид хідэн жишээн дээрээс бол тодорхойлж исэн. Одоо тэр нь маш их зөргийг гаргасан 17 настай Жордо охин бол бүх хүүхдүүдийг нь эмнэлэг тавиачаад эмчилгээний эм бичиж өгч гинэ гэд одоо цагдаа нар болон эмчнэр нь хэлэхэд тэр нь яг юу хэлж байгааг ойлгохгүй мэдэхгүй байсан гэж байна. Цагдаа би ингээ police officer байна. За энэ бол хүн эмч гэд ингээ тайлбарлахаар цагдаа гэж хэн болохыг мэдэхгүй байсан гэж байна. Тэгэхээр одоо яаж 911 дуудаж энэ том зөргийг гаргаж хүүхдүүдээ ах эгч дүүнрээ чөлөөлж чадсан нь бол үнэхээр бас гайхалтай байна. За энэ хэргийг олон жил одоо олон шалтгаантайгаар онцгой гэж үздэг юм байна. Нийт үүнд одоо хүчирхийлэлд олон хүүхэд буюу одоо нөгөө хүүхэд гэхээсээ илүү насанд хүрчихсэн бас нөгөө
хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэнд өртсөн эцэг их хоёрын аль аль нь оролцсон байж байгаа. Тэгээ дээр нь одоо хүчирхийлэл тарчлаа нэг тийм системтэй байсан. Одоо төлөвлөгөөтэйгээр 35 жилийн туршид хэрэгжсэн байгаа гэдэг нь бол энэ бол маш онцгой хэрэгээ. Энэ хоёр хүн өөрсдөө бол ингээд сэтгцийн өвчтэй юу гэдэг ч юм бол одоо Америкт хамгийн гол чухал зүйл байгаа шүү дээ. Тэрнээс нь ахуулаад баш нарийн детальтайгаар бол энэ хэргийг мөрдсөн байгаа. Одоо энэ турбин эцэг эхийн одоо гэмт хэргийг хууль эрх зүй талдаа яаж юу гэж үзсэн байна вэ гэхээр турбин нарыг бол 12 зүйл заалтаар төвчлээх, 12 зүйл заалтаар хууль бусаар хорих, 7 зүйл заалтаар асрамж шаарсан насан туршидыг хүчирхийлэх, 6 зүйл заалтаар бол хүүхэд хүчирхийлэх зэрэгээр ингээд тус бол ингээд чагсааж агаад буруутгасан байгаа. За Дэвидэд нэмэлтээр 14-өөс доош настай хүүхдэд бол садар самуу үйлцэн гэх хэрэгээр бас ял нэмж байгаа. Одоо аав нь гэсэн үг шүү дээ. За тэгээд Льюса турбинд бол 9 сая $, Дэвид турбинд 12 сар $, барьцаа тогтоосон гэсэн үг. Мэдээж энэ хоёрт бол мөнгө байгаагүй учраас хоёулангийн хорих байранд бол үлдээсэн. Тэндээ шүүх болтол одоо хоригдсон гэсэн үг. За Дэвидэд мөн Калифорни мужийн боловсролын газарт олон жилийн турш өгчийсэн өргөдөлтөй холбоотойгоор тангарах өргөж худал мэдүүлсэн гэдэг ялыг бас нэмсэн юм байна. За тэрээр хүүхдүүдээ гэрийн сургууль одоо сургаж байгаа гэж мэдүүлээд тэгээд тодорхой хэмжээний тэтгэмж авдаг гэсэн гинэ. За Льюсагийн өмгөөлөгч түүнийг Эстернёк хувийн эмэгтэй хэмээн оршлуулсан тул сэтгцэн эрүүл мэндийн эмчилгээний урьдчилан төлбөрт хамруулах хүсэл гаргасан ч гэсэнтэй шүүгч бол олон нийтийн аюулгүй байдалд эрсдэлтэй учраас одоо тэр хүслийг нь татгалзсан байна. Энэ Эстернёк хувийн эмгэг гэдэг нь бол ер нь товчхоноор бол юм нарциссист эмгэгтэй нэлээд төстэй юм байна. За хэд их анхаарлын төвд байхыг хүсдэг, харилцааны өнгө аястай юм драматик байдлыг илэрхийлдэг. За анхаарал хэрвээ авч чадаагүй тохиолдолд сэтгэл зүйн маш докторгуйлж нэг бол огцом уурлах, эсвэл огцом гуниглах, огцом эмгүүдийг л ер нь хэлдэг юм байна. Зан аашийн төлөв байдлыг. За ингээ 2019 оны 2 дугаар сарын 22-нд Дэвид болон Льюса нар анхны гин буруугүй гэх мэдүүлгээ бол өөрчлөж 2 зүйл ангиар тарчлах, 3 зүйл ангиар санаатаагаар хүүхэд хүчирхийлэх, за 4 зүйл ангиар хууль бусаар хорих, засам шаардсан насан туршдыг хүчирхийлсэн гин буруугаа хүлээсэн. За ингээд шүүх бол хоёулангийн 25 жилийн дараа тэнсэн харгалзах эрхтэйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. За Дэвидийг бол эхэндээ Mule Creek мужийн шорон руу илгээж, дараа нь Калифорни Коркоран мужийн шорон руу шилжүүлсэн юм байна. Харин Льюса Төв Калифорни эмэгтэйчүүдийн шоронд хоригдож байгаа юм байна. За ингээд гол үр дагавар нь юу байсан бэ гэхээр эдгээр хүүхдүүд энэ олон жилийн дараа одоо сайхан чөлөөтэй, эрх чөлөөтэй боллоо. Мэдээж насан туршсан хүмүүс бол эмнэлгийн тусламжаа аваад өөрийн одоо хувийн амьдралаа зохиох боломж үүслээ. Харин хүүхдүүдийг бол сайхан асрамжийн газар очиод тэгээд сайхан хэл аз жаргалтай байх гэж бидэд бол төсөөлж исэн. Би бас энэ хэргийг орчуулж явахдаа бол яг тэгсэн бахаа гэж найдаж исэн чи яг үндэ бол эдгээр хүүхдүүдийн энэ зовлон бол дуусаагүй мэн. Бүх хүүхэд 2 сарын турш эмнэлэг твтээд за дараа нь 6-6-аараа хуваагдаад 2 өөр асрамжийн айлд хуваагдаж байрлуулсан юм байна л да. Асрамжийн айл гэдэг нь болохоор асрамжийн газраас ялгаатай. За шүүхийн одоо заасан хугацаанд төр харахаар одоо сайн дураараа хүүхдүүдийг авч хардаг тийм гэр бүл эсвэл тийм хувь хүнийг одоо хилдэг юм байна. За эмч нар шин тэжээлийн дутагдлаас үүдэлтэй зүрхний гэмтэл болон танин мэдхүн хямрал, мэдрэлийн эмгэг зэрэг олон асуудлыг бол эдгээр 2 сарын турш дэмжиж чадсан. 2019 оны 10 дугаар сард залуу хүүхдүүдийн 5-ыг хүчирхийлэлтэй гэр бүл үргэж авчээ. Тэрийг нь бол маш дутуу ажилласан л гэж харж байна л да. Мэдээж энэ хүмүүс бол бүгд сайхнараа байна гэж бодож хийгээгүй л ах. За ингээ 2019 оны 10 дугаар сард залуу хүүхдүүдийн 5-ыг нь бол нэг одоо гэр бүлд өргүүлсэн юм байна. Өргүүлсэн гэдэг нь одоо яг төр хугацаанд гэсэн. Тэгсэн чинь тэдгээр хүүхдүүдийг бол ийм шанган сандал гэж яддаг шүү дээ. Нөгөө flip flop гэдэг. Тэрнгээр цохих одоо өкснээс нь зулгаах, бүсээр ороолгох. За тэгээ хажуугаар нь зүрж өнгөрөхдөө зүг зүгээр байхад нь толгоор нь зохих зэрэг одоо хүчирхийлэлд хүртүүлсэн гэж дараа нь хүүхдүүд бол мэдүүлсэн юм байна. За түүнчлэн тэднийг дэндүү их хоол идүүлж дараа нь бүүлтсийг нь хүчээр ахиж идүүлэх. За тэгээд асрамжийн одоо тэр нөгөө эцэг гэж байгаа шүү дээ. Тэр эцэг бол хүүхдүүдийг барьж таалах, урал дээр нь хүчээр үнсэх зэрэг садар самуу үйлдэл үзүүлсэн гэдгийг бол хүүхдүүд гэрчлээд дахиад одоо буруутгал одоо дахиад нөгөө юм болж байгаа юм л да. Шүүх хурал цагдаа сэргийлэх гээд. За үүний дараа уг асрамжийн гэр бүлийг хэд хэдэн хүүхдийг бол хүчрхийлсэн хэрэгээр баримтлаад за тэгээд бас яалсан юм байна.
2020 оны ихээр Riverside тойргийн прокурорын газар хүүхдүүд бие даан амьдрах, ажиллах, сургуульд явах цаг нь боллоо гэд. За тэгээд нэг нь болохоор коллежид бол ороод төгссөн гэж бол олон сайхан мэдээллүүдийг нийтэд бол мэдээлсэн байна. За ингээ ABC News-ийн 2020 гэдэг ийм нэвтрүүлэг байт юм байна. 2021 оны 11-р сарын Escape from the House of Horror гэдэг ийм тусгай дугаарт уг хэргийг дахин одоо хүндсэн. Одоо яг энэ миний гол их сурвалжаас болгож аваад байгаа энэ баримтат киног бол хийсэн гэсэн үг. За тухайн мөрдөн шалгалтад дурдсанаар бол зарим Турбиний хүүхдүүд Riverside тойргийн нийгмийн халамжийн газраас үл таамсарлагдаж зарим нь бүр орон гэргүй болцгоосон. Яагаад тэгэхээр тэдгээр хүмүүс бол тодорхой хэмжээний эмчилгээг авчихсан учраас насанд хүрчихсэн учраас одоо ингээд нийгмийн халамжаас ингээд гараа гэдэг ийм шаардлага тавьсан юм байна. За тэдэнд хандвалсан хэдэн зуун мянган долларыг бол ашиглах ямар ч зөвшөөрлийг бол өгөөгүй. Тэр Riverside тойргийн 2-3 ширхэг нийгмийн халамж бол ингээд хуваагаад авсан байгаа шүү дээ 13 хүүхдийг. Ерөөсөө л тэр халамжтай ашигласан тэр хүүхдүүдэд огт ашиглагддаг даагүй гэсэн үг. За мөнгө нь бол шүүхээс томилогдсон олон нийтийн асрам хамгаалагч Vanessa Espinosa гэдэг хүнд бол хяналтанд орол байсан. Гэтэ тэр хүн бол сая хэлсэнчлэн хүүхдүүдэд бол огт ашиглаагүй. За ингээд Joshua Turbin энэ мөнгөө ашиглаж чадахгүй бүр дугаа авах хүсэлтийг ч гэсэн хүртэл татгалзсан тухайга энэ баримтат кинон дээрээ бол ярьсан. За Jordan Turbin Jan Sawyerтэй хийсэн ярилцлагада өөрийг нь урьдчилан анхааралгүйгээр асрамжийн айлаас гаргаж амьдрах ур чадваргүй орон байрыг төлөвлөөгүй. За тэгээ хоол хүнс бол эрүүл мэндийн тусламж авах мэдлэггүй гэд биднийг шууд л хүүхэд гаргачихсан гэж мэдүүлж байгаа. За ингээд Riverside тойрог энэ асуудалтай холбоотойгоор нийгмийн халамжийн албаны одоо хүчирхийллийн гомдлыг шалгуулахаар хувийн хуульчдын багийг бол хүсэлсэн байна. Ингээд 2022 оны 7 дугаар сард Турбиний ах дүүс Калифорни мужийн Riverside тойргийн дээд шүүхэд тасрамжийн агентлагуудыг шүүхэд өгсөн. За 2 ижил төстэй хэмшил гаргасан байсан бөгөөд нэг нь 2 том хүүхдийг нөгөө нь 4 бага насны хүүхдийг төлөөсөн байна. Хоёулаа ижилхэн шалтгаантай. За ингээд нэг хэмжлэлд бол Riverside тойрог Foster Family Network болон Child Net Youth and Family Service-ийг одоо яллагчаар нэрлсэн байна. Ингээд хоёр байгууллагыг бол шүүхэд дуудсан гэсэн үг. За Riverside тойргийн шерифийн газар уг асрамжийн гэр бүлийг 2021 оны эхнээс шалгаж исэн бөгөөд 9 хүүхэд болох яг хохирож басан юм байна гэж үзэж болын тогтоолыг гаргасан. Ингээ 2024 оны 9-р сарын 19-нд 3 асрамжийн эцэг их хэрэгтэй одоо яг буруугаа хүлээсэн байна. За ингээ Marceliana Olguin 14-өөс доош насны хүүхдэд садар самуу үйлдэл хийх 3 хэрэг, хүүхдийн амнаас эрүүл мэндэд аюул учруулж болох үс гэж 1 хэрэг, за хууль бусаар хорих 1 хэрэг хүлээсэн. За харин эхнэр Rosa гэдэг эмэгтэйгаа за тэгээд түүний төрсөн охин болох Lennis нар нь бол хүүхдийн амнаас эрүүл мэндэд аюул учруулсан хууль бусаар хорьсон гэм бурууга ахиж хүлээсэн байна. Яасан ч харамсалтай зовж дуустгүй тавилантай хүүхдүүдтэй. За ингээ 2024 оны 10 дугаар сарын 18-нд Marceliana мужийн шоронд 7 жил хоригдох ял авч за Rosa болон Lennis гэдэг хоёр эмэгтэй нь бол 4 жилийн тэнцэнгийн ялыг нь оноосон байна. За аль ер нь эхний аав ээжийн нэрч гисэндээ яг энэ хүчрхийлүүлсэн энэ сүүлийн хүчрхийлэгч нар ч гэсэндээ маш тийм хангалтгүй жоохон л ял аваад байгаа юм шиг надад санагдаад байна. Та юу гэж бодож байна? Бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Ингээд шүүх хурлын бас хийсэн хэсэг видеонууд бол явж байгаа. Тэгтэл бол өөрсдөө ихэндээ маш их өмгөөлж, уйлж, унжиж байгааг нь бол та харж болно. Энэ хоёр хэсэг ихий. За тэр нь одоо шүүх хурал дээр юу гэж хэлсэн бэ гэхээр эхэндээ бол ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй бид нар бол хайртай дуртай халамжилж ийсэн олон хүүхэд төсгөх хэцүү та нар мэдэхгүй байна гэж өмгөөлж ийсэн ба сүүлдээ бол бид нэр хүчрхийлж ийсэн гэдгийг бол хэрэг үйлсэн ба. Болох Дэвид бол айгүй тийм өндөр сэтгэл хөдлөлтөй өөр шүүх хуралдаараа уйлаад өөрийнхөө одоо илэрхийлэх чадваргүйгээр байсан учраас би нэг загтал битсэн юм аа гэд өмгөөлөгчээрээ уншуулсан юм байна. Тэрийг товчгондоо дуртах юм бол би хүүхдүүдтэй хизээж хор хүрхийг хүсдэг аав байгаагүй. Хэрэг тэдэнд хор хүргэсэн бол үнэхээр намайг уучлаарай гэдэг ийм утгатай. За харин их бодлого тэр Люса гэдэг нь болохоор бас л сүртэйгээр уйлаад тэгтээ өөрөө бол ярьсан юм байна. Би хүүхдүүдийнхаа төлөө өдөр бүр бол залбирдаг тийм эмхтэй тэдэнд хор учруулсан бүх зүйлдээ дахин үнэхээр уучлалыг бол гуйж байна. Тэд намайг төсөөс
болсноос ч илүү хайртай гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна гэж одоо хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээд олон нийт болохоор энэ хэргийн талаар авсан ялыгын талаар юу гэж одоо дурдсан бэ гэхээр шудраг ось ерөнхийдөө бол тогтлоо. За тэгтээ би бол энэ ялыг зөв гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр Калифорнид 1-р зэргийн хүн амны хэрэг буюу нэг хүнийг шууд алсан бол яг иймэрхүү хэмжээний ял өгдөг. Харин аль ч хүүхдүүд нас ороогүй бид нар талархалтай байгаа учраас энэ ял бол яг болж гинөө гэж бол зарим олон нийт хөвчлэн нэг иймэрхүү зүйлүүдийг бол комент хэсэгт биччихсэн юм байна. Өөршөөс юм байна. Майк Киллифорд гэдэг нэг эрэгтэй. Тэгээд дандаа нөгөө шөнийн ээлжинд ажилладаг. Тэгээд шөнө 12:30-аас өглөө 3 цагийн хооронд би хөвчлэн гэртээ ирдэг байсан юм аа. За яг тэгээд гэрлүү нь одоо харах үед хүүхдүүдийг нэг өрөөнөөс нөгөө өрөө хүртэл жагсаад шүн дунд шүү дээ. Одоо ингээд талхаж байгааг нь бол би хардаг байсан. Тэд нэг нэгнийгээр ингээд цуваад заримдаа хитэн цагаар ч хамаагүй алхаад байж идэг байсан. Би шөнийн 3 цаг гэхэд гэртээ ирээд өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхгүй зэрэг үед тэр хүүхдүүд алхасаар л байдаг байсан гэж бас мэдүүлэг өгсөн байлээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл буюу 2024 оны одоо намар өгсөн өмгөөлөгчийн нийтэд өгсөн мэдээлэл байгаа юм байна. Энэ нь бол манай нийт 13 үйлчлүүлэгчийн 7 нь бол яг бие даажгал амьдарч эхэлсэн. Харин 5 нь бол коллежид сурж байгаа, нэг нь бол нас харамсалтай нас орсон гэдэг мэдээлэл өгсөн юм байна. За ингээд миний бэлтгэсэн мэдээлэл бол бүгд та хэдэд хүрч дууслаа. Та хэд энэ хэргийн талаар юу гэж бодож байна? За бас учир зүггүй хит их хүчирхийллийн деталуудыг уншаад яах вэ гэж бодоод ер нь бол яг юу болсон, яасан ийсэн талаар нь л товчхондоо дурдъя гэж бодсон юм аа. За тэгээд та хэд маань таалагдсан бол лайк болон subscribe-а дараарай. За дараагийн хэрэг бол Монгол улсын явдал цовралт шинэ дугаар нэмэгдэхээр байгаа. За бүгдэнд нь баярлалаа.